дууслаа. Одоо ачаагаа авна. Дээрээс нь ээж аны хоёр намайг хүлээж байгаа. Хаана хүлээж байгаа болохоо одоо тэгэл олоо дуусдаг л та. Баяна. Яна доглоод их шүү. Гэтэ Таиландын онгоцны буудлаас нэг онцсон биш юм шүү. Бүр мяа юм шүү. Би бас амар гоё агаалаг амар бодсон ч гэсэн чинь амар санаа нэг гоё харагдах байх юм. Зүгээр л юу шигэл. Яа би сая ачаагаа болохгүй бүр яг амар стресстэй штэ. Тэгсэн чинь шал өөр юм дээр л юм байна л та. Би 20 өдөр байхдаа 22 гинтийн сүмээр 22 өдөр байхдаа гэж бодсон чинь энд байна. Тэгээд яасан бэ гэсэн чинь миний туулаа байхгүй болчих. Миний туулаа. Яа. Лавсны буудлаас буугаад гарсан чинь пүк гэл тийм бөхчм заяо. Саундаа юм шиг амар бөхчм. Орой болж байгаа штэ. Одоо маргааш тэгээ өдөр яах юм бэ? Би та нарт буудлаа гаднаас нь харуулъя. Манай буудал нэг юмрхүү царайтай. Ийм дэрсэн сан таахгүй. Гэтэ юм дагуу царайлах шүү. Буудалтай ирлээ. Ийм буудал байна. За яасан гинэ нэ? Ямар ч эднээс санагдахгүй юмнууд авсан байна. За бэлгтэй ирсэн. За та нартай бэлэг өгч. Яах вэ? Миний хүү өөрөө л ирүүл бэлэг штэ миний хүү. Бэлгтэй ирсэн. За. Сууж. Бэлгтэй ирсэн. Арина чинь чамнаа задлах гоо. За, энийг би хайж би. Энийг би хайж. Хайгаад за интернетээс л хайсан да. Ээжтэй авсан. За баярлаа. За. Энүүнээ тасоо. Мэн энүүнэт. Явж Энүүнэт арай олон. Эхлүүрт марч биш эхлүүрт л шатны маршрут марч ирлээ. Ийм байна. Одоо хоол идэнэ. Өсөднө. За нүгээр бахан шигтгэх. Таиланд хаалнууд, ууж идэх юмнууд ингээл байна. Одоо та нарт хараасан заяа. Тэрийг хараа. Юу юм бэ? Ингээ харахаар бууц шиг юм шиг бууцсан шиг тэгээд доктор нь креветка гэм үү хайшин. Ийм янз янзын юмнууд байна. Бодомчны хаалнууд нь энийг ортой нах шиг байсан. Манай нутгийн хүн аа. За ийм ингээл хаалнууд энэ юу юм бэ? Юуг нь мэдэхгүй ямар тааш нэг махалаа. Гэтэ яг үндэ би амар ирээд гоё энтхийн хаалнууд Таиланд хаалнууд мэдж үзье гэсэн чинь нэг тийм нэг идмээр харагдахгүй байгаа юм. За ийм янз янзын юмнууд. Яа энийг хараа. Юу гэдэг вэ? Амар их юм байна. Энэ юу вэ? Юу юм бэ? Шарсан хүмүүс юм уу? Ихт амар их гоё кек мек. Зарим өнүүд амар их байсан. За 330,000 төгрөг юу илээ. Яа би бүр ингээд энэ мөнгнүүдийнхээ очроо болохгүй түрүүн бас хятад дээр яамаа ингээд одоо тэгсэн чинь баат гээд жоохон талгаар ирж байна. Энэ амар сонирхолтой харагчин. Гэтэ ямар хамтдаг нь бас мэдэхгүй. Би ихтэй жоохон янз бүрийн тохч үзэж жоохон айж байна. За зэмэрхүү. Тэр манго райс мэдэж үзмээр байна. Манго райс харсан заяа. Имэн. Тэ бодан чарсан заяа. Манго стикер райс гэдэг эдний десертний гэсчтэй байна. Ийм бишүслээ. Гоё юм байна. Өстой гоё юм байна. Манайхаар бриз шиг юм байна. Үнэндээ бодоо шиг. Энд бүр жимснүүд янз янзаараа танихгүй жимснүүд бас байна. Энэ одоо ямар ч юмсээ мэдгүй, энэс юу юм мэдгүй. Энэс баг мэддэг нь ганц манго гүзэлх юм бол байна. Гүзэлхтэй амар гоё шигдэж байна.
Энэ mangosteen гэдэг жимс нь энийг амар гоё гэсэн авч идэж үзнэ одоо. Энэ Лонконг стомитгүй. Энэ улааныг бол юмнаас харчлээсэн юм. За. Харин явахаар янз бүрийн юмнууд хүмүүс өдрөд амтлуулаад тэнийг юм авсан чи амар синамтай зөө. Би нэг хаяхгүй хогёсоо болохгүй амда байлгаа явж байна. Хогёсоо болуулгаас хаямар өнө. Таиландын шопинг мол гэсэн мэн та нарт одоо харуулъя. За дэш нэ бас хөрхөн давхар. Ийшээ бас гоё дэлгүүрүүд байна. Чаас тэ. Саний гэмэрхүү. Яа. За зөгчин нь надаа. Им авах шиг зүйлээ зөгчин нь надаа. Цаана өнгөн сан юм уу? Надад ч угаасаа ямар ч авах шиг зохино л доо. Шатар. Надад ихтэй хөшин загвартай юм болов. Халууцаа тахаар нэг юм аваад өмсчлөө. Зөгчин нь надаа. Ихтэй амар тухтай заяа. Амар тухтай. Саням олно гаднаас болохоор нэг юмрхүү. Ийм масана. Дохо манго orange juice авлаа одоо ууж үзнэ. За Таиландын 100% orange juice-ийг авчихсан. Амгой. Тэр хайснуурт бараа хийчихсэн. Анаас бүрээ 100% orange juice амар тахгүй юу? За одоо манго 100% манго juice ууж үзлээ бүгдээрээ. Амар гонцтой бүр яг амар гоё. Йоо би мангоноос амар дуртай. Хай мэна. Таалт маач дээр үзчихсэн. Аний ч хойдоо талцгаа. Яг мохортой жонгасоо. Тэг хаягаад на. 25 багч наа. Ямаас нэг гоё биш. Хаяад гоё гэж би бод чаш маш гоё шүү. Яасан гинэ нэ. Аяам хогийн мал жидэн тэржиж шиг айлт гоё. Янда гоё юм уу тартай байсан. Арай мухаммена. The next day. За одоо хааны ортны Королевский дворецын үзгээд явж гин. Иргэн тойрны нэг юмрхөө. Энэ яг юу гэдгийг мэдэхгүй байна. Ер нь тэгээд юу Таиландаар л хамаг юмнууд нь бичигдсэн. Англиар айгүй цөөхөн юм шиг санагдчихлаа шүү дээ. Энэ хааны ортнолгоо харахад дресс кодтэй юм ээ. Эмэгтэйчүүд юу ажилахгүй өдгнөөстэй өөр юм амсч болохгүй. Тэгээд юугаа гаргасан, мөр зүрэ гаргасан гэж болохгүй юм тэгээд бас хөрхөн байна. Тэгээд намаа оруулах гэж утсан чи намайг оруулсан. Одоо үзнэ. За нэг ийм газар байна. डीजे का हम लोग देख के आए और फिर उनको बोला हमारा फोटो निकाल दो एक сүртэй мэн үү? Амар сүртэй мэн. Гоё юм байна. 500 бат. Ер нь л 50 хэдэн мянган төгрөг. Тэгээд дресс кодн дээр тавч өмсч болохгүй гэсэн мэт чинь хаасай хөө тавчтай хүмүүс яваад гэх юм. Ер нь явчин заяа. Тийм энд ингэж хүртэл тавчтайсаа. Би нэг хүн надаа уурлаад тавч болохгүйсэн байж тээ гэж уурлаад байна. Тэгээд яаж мэдээ. Дөрмийн л даглаа. Гэсэн чинь тэгээд хотлал байсан юм байна. Одоо coconut ууж үзэх чинь. Тийм. Миний авд биш байна. Би амар гоё болоо гэж бодож ирсэн чинь нөө. Аймын онцоод явлаа. Амар гоё юм шүү дээ. Асан рууд гэдэг яг Таиландын гол тийм одоо худалдааны годамжинд нь ирсэн байна. Тэгээд энэ дээр нь амар их юм байт юм байна заяо. Тэгэд бүр надад л амар таалагдлаа. Янз бүрийн гоё гоё хувцснууд, энэ топ тэгээл массаж,
бүр янз янзаараа тэгээд ер нь бас хөрхөн хямдхан байдсан байна. Одоо захалын ч бас хямдхан л байгаа л да. Тэгээд энэ бугуурчнууд тэгээд энэ жимснүүд бүр амар гоё. Жимснүүднаас амар таалагдлаа. Одоо энэ гэхэд ингээд смути 50 баат гэж зөнгөө 5-6 мянган төгрөг байгаа байхгүй юу? Тэгэхээр амар гоё гас тий. Тэгэл коконат. Тэгэл энэ хоцнууд нь бас төртий. Гоё би хатаа бол тэгэл амар л гоё харагдах юм байна да. Таалагдчих шүү. Nice. Оо тэр матикара. За нэг юм шүү. Тэгэл годомчны хаал. Жимс годомчны хаал. Хоцнууд би бас нэг сонирхолтой мод мэдсэн нь. Одоо ер нь бол ингээд барилга байгууламж болгоны одоо байшин болгоны гадна иймэрхүү юмнууд байгаа байхгүй юу? Тэгээ энэний учир нь юу вэ гэдгсэн чинь манай монголчууд ч одоо бурхан дахид нахта хамиртай залдаг шүү дээ. Тайландд болохоор ингээд үүдэндээ тавьдаг юм байна. Үүдэндээ тэгээд одоо ихтгэр төрөдийн гадна гэсэн юм бурхан нууд байдаг. Тэгээд энийг шат цэгнүүд байгаа. Энэ шат цэг нь болохоор манайхаар л хадаг юм байсан. Нэг иймэрхүү. Тай массажинд орох чинь Тайланд тай массажинд за тай массаж хийлгэчихэд гарч ирлээ. Бүр бүр бодог баг ярьсан байна заяа. За одоо тай массаж орсон сэтгэлээ хаалцъя. Ямар байсан бэ гэхээр энэ болохоор 4 төрлийн массаж байдаг юм заяа. Oil massage, Thai massage, foot massage and neck, head and shoulder, neck гэдэг ийм 4 төрлийн массаж юм заяа. Тэгээд тэгэнгүүт би болохоор 1 цаг Thai massage, тэгээ 30 минут head and shoulder тэгээд neck-ийг сонгоод хэлсэн баггүй юу. Тэгвэл энэ болохоор 500 баат байсан. 500 баат нь ер нь бол манай монголоор 50-60 мянган төгрөг гэсэн заяа. Цаг 30 минутын массаж 50-60 мянган төгрөг амар боломжтой массаж. Монголд бол цаг нь хараагчуд дээр цагийн массаж хийхэд 50 мянгатай байдаг баггүй юу. Би ер нь бол массажинд амар дуртай заяа. Тэг ингээд гэтээ амар массаж болдог ер нь бол. Тэг гэсэн чинь сая болохоор яг Thai массажнаас надад таалагдаагүй. Ингээд хөл гармаар амар их байгаад. Гэтээ би ингээд цаг 30 минутынхаа бараг 50 минутанд онцсон байхгүй юу? Эхний 20 минутанд нь сэрүүмэсэн. Тэгээд сүүлийн 20 минутанд ингээд сэрсэн байхгүй юу? Тэгээд яг дондны 50 минут онцсон болохоор би дондоос ямар нэгэн мэдгүй. Гэтээ яг гоёсэн болохоор онцсон байх гэж бодож байна. Эхний 20 минут болохоор яг Thai массаж мэдэж байгаа байхгүй юу? Тэгээд тэнгуүт хөл гармаар ингээд янз янзаар байгаад. Гэтээ ингээд зохиол мэдээж нэг тийм муухай байгаагүй. Гэтээ бас нэг амар гоё байгаагүй заяа. Би Thai массаж амар гоё хонцож бодсон жоо. Тэгээд тэгсэн чинь хамгийн сүүлд тэр хэдэн шоуд тэгээд нэг ингээд би сүүлийн 20 минут мэдэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь бүр амар гоё. Спорс яг норгоо барих амар туртай. Миний норгоо мөрөж байгаа байхгүй юу? Тэгээд норгоо барисан чинь амар норгоо амар гоё байгаад. Тэгээд зарим массажистууд ч амар сонирн бариад байгаа байхгүй юу? Ингээд бариад байгаа хүмүүс яг ингээд онж байхгүй заяа. Тэгэл ингээд саяас яг гоё ингээд миний хүссэн зэгүүд дээр ингээд оноод амар гоё чанга ингээд хүчнэс амар гоё таарсан бүр юу ч хэлээгүй амар гоё бариалсан. Тэгээд сая сүүл бас ингээд миний норгоо амар гоё доорсон заяа бүр ингээд миний бүр норгоо бүр хэд доорч байгаа мэдгүй. Тэгээд амар гоё лаа. Таалагдсан. Тэгээд яг явж байгаа амар хөөрхөн газар орсон юм ингээд хэлэх хөөрөнө. Тэгээд сая тэр хальт дотор хальтны зураг бичлэг гэсэн дээрээс оруулах. Тэгээд намайг явъя гэж загнаад ирсэн байж тээ. Модон бүр амар хайцсан. Нэг гот мишнаа. Бай нөө. Массаж хийсэн юм байна амар. Тэсэн нас амар бай. Knows the way it's gonna be. Stand by me, nobody knows. We got on the nose. The way it's gonna be. 24 hours later. Нэг алтартай цэцэг маань ингээд модноос ургад юм бэ. Тэгэл бүр ингээд унцдаг юм байна. Гэхдээ модноос ургадаг гэж бодоогүй байсан. Тэгсэн чинь модноос ургадаг юм байна. A few moments later. Тэгээд өөрч юу илээ. Тэгээд ер нь өөрч 50-анда Таиланд бол гоё байлаа гэдэг амар халуун байлаа. Бас муухай юмнуудаас байлаа. Хоол модных нь өнөр бүр биш. Үнэхээр идмээргүй ерөөсөө идэв шүү дээ тэгээд. Тэгэл хаяпаа фиксээр агаад. Тэгэл таачлаа да. Тэ гоё нөө гоё. За.